Тийм сайн нэг жишээ аваад байгаа нэг нь одоогийн хуулиар нөгөөх нь одоо төвшин гишүүн өргөн барьсан хуулиар явах хэмжээ гэдэг байгаа. Хэрэв одоогийн хуулиар одоо хоолны мөнгө одоо энэ хууль одоо энэ өргөн барьсан хууль байгаа тус унааны мөнгө гэх мэт зарлуудыг бодогдсон цалин гэж үзэх юм бол 4,600,000 төгрөгөөс татвар төлчих. Төвшин гишүүний хуулиар ярих юм бол 3,950,000 төгрөгөөс татвар төлөх болчихж байгаа. Тэгээ эн чинь одоо хэрэглэгч талдаа гэх юм уу одоо иргэн тал дээр бол маш том санхүүгийн боломж бүрдүүлээд байна шүү дээ. Тэгээ эн чинь эргээд зах зээл нийлүүлэгдэх байхгүй. Эргээд зах зээлөө дэмцэл юм болно. Одоо бид нар 93 их 80-ийн дотоодын нийт бүтээгдэхүүнтэй болно гэж засгийн газрын мөрөлт бүтэр чинь байгаа. Одоогийн нөхцөл байдал, эдийн засгийн нөхцөл байдлаар бид нар юу 93 найд. Одоо та нарын нийгмийн даатгалын шимтгэл, аж ахуйн үзүүдэд орлогын албан дээр энэ нэг их найдад дутсан байгаа татвар чинь дахиад доош явчих дээ. Тэгээ одоо бид нар эртний арга хэмжээнүүд аваад сэргийлсэн юмнуудаа хийхгүй бол ингээ араас нь явах болно. Тэгэхээр ингээ битгий хоёр өөр байр суурь хэлэх нэг